За бүгдд нь өглөөний мэнд хүргье. За өнөөдөр бид Монгол улсын 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. За гүйцэтгэл нь үндсэн чиглэл нь өөрөө бас 9 зорилго 47 зорилт 243 арга хэмжээ ингээд төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Энэ 9 зорилгыг аваад үзэх юм бол дандаа Монгол хүнлүгөө чиглэсэн ийм зорилгыг тодорхойлж энэ төрлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр бодит үнэлгээг ингээд аваад үзэхэд үнэлгээ нь хангалтгүй байна гэдэг зүйлүүд нэлээдгүй гişүүд яригдчих. Бодит амьдрал дээр энэ бас зарим үнэлгээнүүд нь өндөр тавигдсан байна. Бодит амьдралтайгаа нийцэхгүй байна гэсэн ийм зүйлүүдийг бас гişүүд минь ярьж байна. Би бас энэтэй бас санал нэг баг. Тийм учраас энэ төрлийн бодлогын гол цөмд нь энэ Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, Монгол үрхийн орлогыг нэмэгдүүлэх нь бол энэ төрлийн бодлогын хамгийн чухал зүйлээ. Орлого нь өнөөдөр тогтвортой байж чадах юм бол өнөөдөр энэ нийгэмд үүсэж байгаа хүнд асуудлууд бүгд шийдэгдэнэ. Боловсролын ялгаатай байдал, гэмт хэрэг гаргалтын төвшин гэх мэтлэн ингээл нийгэмд үүсэж байгаа энэ бүхэл болохгүй зүйлүүдийн орлоготой шууд холбоотой. Утааны асуудал гэх мэтлэн ингээд бүхэл болохгүй зүйлүүдийн орлоготой холбоотой. Тийм учраас энэ төрлийн бодлогын бүхэл зорилго нь энэ орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал байх ёстой. Өнгөрсөн энэ 4-5 жилийн хугацаанд энэ Монгол улсын энэ ядуурлын түвшин нэлээдгүй өндөр байсан өрцөнгөө буугаад 20 хэдэн хувиар ороод ирсэн байна. Гэтэл өнөөдрийн энэ эдийн засгаар өнөөдрийн 25 оны 2 дугаар сарын статистик мэдээг хараад үзэхэд эдийн засгийн нөхцөл байдлын тогтвортой байдал алдагдаж эхэлж байна. Инфляци өндөр болж эхэллээ. 20 оны зэрэгцүүлэх үнээр 9.6 байсан бол сая он гараад 23 оны зэрэгцүүлэх үнээр 9.6 гэдэг бол үндсэндээ 20 оны зэрэгцүүлэх үнээр тооцоод үзэх юм бол энэ хоёр оронтой тоорууд аваа явцсан байж байгаа. Монгол төгрөгийн ханш бууж байна. Төсвийн тэнцэл алдагдaltaй байна. Төлбөрийн тэнцэл алдагдaltaй байна. Хос алдагдлын ийм эзэн засгийн нөхцөл байдал руу ороод ирчлээ. Энэ нэргээ дахиад иргэдийн чинь орлогыг бууруулах ийм хүнд асуудал руу орж ирж байна. Энэ дээрээс үүдээд би асуух гэж байгаа. Яг энэ эзэн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор яг өнөөдрийн байдлаар энэ Монгол улсын дундаж давхарга яг хичнээн хөв байгаа юм байна. Нийгмийн 970 мянган өрхий чи хэдэн энэ дундаж давхаргад байгаад байгаа юм бэ? Яг эзэн засгийн яг ийм хос алдагдлын мөчлөгтэй макро эзэн засгийн тогтворгүй байдал үүсч эхэлж байгаа энэ цаг үед энийг энэ дундаж давхаргыг доош оруулахын тулд ямар хамгаалтын бодлогод авч хэрэгжүүлэх вэ гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бид нэр олон жил ярьсан Монгол улсын эзэн засгийг төрөлжүүлье, солонгоруулнаа, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжнэ, хувийн хвшлийг дэмжнэ гэдээ олон жил ярьсан. Өнөөдрийн бодит байдал дээр ингээд аваад үзэхэд төр нь бол энэ төрийн өмчт компаниуд, аж ахуй нэгжүүдийн зах зээлийг нэмэх чиглэлээр илүүтэй ажиллаж байна л да. Эрдэнэс 5 толгой байна, Мон атомын Ороногийн хилцээлүүд байна. Гэтэл хувийн хвшил рүүгээ, хувийн хвшилтэй зах зээлийг үүсгэх чиглэлээр бодиттой юм бид нар хийж чадж гинүү гэдэг дээр бид нар бас эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Үнэхээр энэ хувийн хвшлийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Монголын төр энэ хувийн хвшилд зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажилламаар байна. 2015 онд Японтой байгуулсан эзэн засгийн хэлэлцээр байна. Ямар ч үр дүнгүй хэлэлцээр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Гэхдээ тэрийг сайжруулахын тулд ямар алхам хийж хэрэгжүүлэх юм бэ? Хоёрдугаарт нь саяхан энэ Евразийн хэлэлцээргээ хийгдлээ. Нилээдгүй бас шүүмжил дагуулад явж явах шиг байна. Энэ дээр бас холбогдох салбарын сайд нь бас тодорхой мэдээллийг олон нийт иргэд рүү бас чиглэсэн мэдээллийг бас өгүүлэх зүгээр байна. Хичнээн хувийн зах зээлийг бий болгох юм бэ гэдэгтэй холбоотой зүйлийг бас мэдээлэл өгвөл зүгээр байна. За дээрээс нь бид нар бас энэ хөрс зэрэгэлтэй хятад улс руугаа бас бид нар зах зээлийг нээх чиглэлээр онцгой анхаармаар байна. Өнөөдөр хятадын философи өөрчлөгдөж байна шүү дээ. Хятадууд бол муур харж байсан, цагаанч байсан хулганыг барьдаг. Тийм учраас юу ч хамаагүй үйлдвэрлээд мөнгө олохын төлөө үйлдвэрлэлээ явуулаа гэдэг ийм философитой байсан бол энэ философи нь өөрчлөгдөж гисэн. Нарийн өндөр технологи шингэсэн ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг энийгээ зорилттой болоод тунгалчихсан. Гэтэл өнөөдөр бид нар дахиад нүүрсээ ирсэн хэврэл байгаад байгаа. Гэтэл энтэйгээ чиглэсэн ямар бодлогыг бас бид нар авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг энэ бодлогон дээр бас бид нар онцгой анхаарах шаардлагатай байна. За уул уурхай салбарын нөгөө нэг хэсэг бол яхахгүй хөдөөж чухал салбар, тэн дундаа мал аж ахуйн салбараа. Гэтэл өнөөдөр бид нар Монгол мал эрүүл бус байна, арьс нь цооролттой нөхцөлттэй байна гэдэг ийм зүйлүүдийг бид нар ярьсаар ирсэн. Гэтэл өнөөдөр бид нар Монгол малчдыг, өрхийг, орлогыг нэмэгдүүлэхийн тулд энийг ямар бодлого явуулж малыг нь эрүүл болгох. За ер нь бол
Монголын эдийн засагт хамгийн том одоо байр суурь эзэлж байгаа салбар бол уул уурхай тийм ээ. Тэрийг бол бүгдээрээ мэдж байгаа. Энэ дундаа нүүрс байгаа. Нүүрсний үн нь бол 30-40% унчглаа. Энэ бол худалдаа өгчийн тавьж байгаа үн дэлхийн зах зээл. Энийг одоо сөрөх бидэнд байгаа боломж бол хил гайлынхаа асуудлыг шийдээд экспортоо нэмэгдүүлэх ийм л ажлыг одоо бид хийж байна. Яагаад гэвэл бусад экспорт бол тогтвортой байна. Жишээлбэл зэс бол өсөлттэй байна. Төмөр бол төвшөндөө хадгалагдаж байна. Жоншны экспорт нэмэгдэх төлөвтэй байна. Алтны мэдээлэл бол өнөөдөр тодорхой бус байна. Гэхдээ үн бол өсөж байна. Нэмээр хэлбэл алтны олборлолт бол айхтар буурахгүй, үн бол тогтвортой өснө гэсэн. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр манай эдийн засгийг бүрдүүлж байгаа олон салбар донд байгаа энэ нүүрсний салбар гэдэг том уран зай эзэлж байгаа салбар дээр тоон утгаараа бол доошоо уналтууд бол анзаарэгдэж байгаа. Энэ эдийн засагт битүү нөлөөлөх нөлөөллийг багасгахын тулд бид нар бол энэ экспортын хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөлтийг засгийн газраар оруулаад батлаад одоо сангийн сайд дээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэдгийг одоо заяа бол гишүүнд хэлье. Евразийн хэлэлцээр бол экспортыг 91% нэмэгдүүлэх зорилготой. Дээд утгаа бол 18% гэж харж байгаа. Энэ дотор эзэлж байгаа жин нь бол түрүүн ямар гишүүн хэлээд байлаа. Ноолуурчин үнгүүдэж байна гэдэг. Ноолуур байгаа. Ноос байгаа. Тэгээд мах. Ерөөсөө энэ маха үнд хүргэж зарах, дээр нь ноолуур ноосоо үнд хүргэж зарах боломжийг л бид нар Евразийн зах зээл 200 сая хүнтэй зах зээлээс олж авахын төлөө явж байгаа. Тий. 250 мянган малчин ардан байгаа гэдгийг одоо бүрдүүлж дараах хажуунаас хэлж байна. Ер нь бол энэ утгаараа бид нар зах зээл одоо таны хэлж байгаа энэ зах зээл тэлэх гэдэг бодлогыг бол тууштай баримталж явна гэдэг хэллээ. Нөгөө талдаа үнэхээр хувийн хвшлийг дэмжих бодлогочин бол их ойлгомжгүй байгаа шүү гэдэг бол үнэн шүү. Тийм учраас бид нар энэ бизнесийн орчин гэдэг зүйлээ яг олон улсын төвшөнд өрсөлдөх чадвартай болгохын төлөө ажиллаж байна. Бизнесийн орчин гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр компани бүртгүүлэх, татварын дарамт, хяналт шалгалтын нөхцөл байдал, дээр нь зөвшөөрлүүд дотор эрчим хүчний, барилгын, мөн одоо байгаль орчны үнэлгээ гэх мэтлэн 7-оос 10 төрлийн одоо шалгуур байна. Энэ шалгуураараа бид нар бол үнэхээр энэ өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр маш тодорхой төлөвлөгөө гаргаж ажил хэрэг болгохгүй бол компаниуд одоо бизнес хийх, ажил хийхэд бол төрийн дарамт байна гэдэг ийм л зүйл өнөөдөр хүртэл яриад байна. Тийм учраас бол бид нар үнэхээр олон улсынхаа үнэлгээгээр бид бол бизнесийн таатай орчинтой улс шүү гэдгээ ойрын. За сангийн сайд болдын чухал нь нэмж хариулъя. За гишүүний зарим асуултанд нэмж хариулъя. Тэр хос алдагл гэж яриад байгаа дээр их хурл Монгол улсын төсөв алдагдлгүй байна гэж баталчихсан шүү дээ. Энэ жил хойдоо ингээд 3 жил дараалал алдагдaltaй байж болохгүй шүү гэдэг. Тэгэхээр эндээ итгэлтэй байх хэрэгтэй. За мэдээж манай гол түүхийдүүдийн үн унж байгаа маань манай төсвийн орлогод бол тийм сайнгүй нөлөөлнө. За гэхдээ бид нэгэнд алдагдлгүй гарах ёстой учраас гүйцэтгэл. Бид зардал дээр хяналт тавиал зардлаа татаад ингээд гүйцэтгэлээ гаргана. Тэгэхээр хос алдагл гэдэг ойлголт энэ 3 жил байхгүй гэсэн үг. За мэдээж төлбөрийн тэнцэл дээр гадаад худалдааны энэ асуудлууд бол бидэнд сөргөнөлөө ирнэ. За сая тэрүүн шадар саад маш тодорхой хариуллаа. Засгийн газар энэ дээр бид одоо харь арга хэмжээ аваад боломжит бүх нөөц боломжоо шавхаалаа ажиллана. Энэ төлбөрийн тэнцлийн алдагдлыг нь бууруулах, эерэг гаргах тал дээр одоо бүх боломжууд ажиллаж байгаа. За нүүрс нэлээд унсан. За манай одоо гол бусад стратегийн түүхийдүүдийн үн харин эсэргээрээ их боломжийн байгаа. Тийм учраас энэ боломжуудыг ашиглах хэрэгтэй. Ялангуяа одоо төв банкны нөөц гэж байхгүй, Монгол улсын нөөцл гэж байдаг. Тийм учраас одоо төв банкны асуудлыг орхихгүйгээр засгийн газар дээр одоо бид Монгол улсын нөөцийг тогтмолжуулах, бууруулахгүй байх, цаашд одоо доктортой нэмэгдүүлэх, хамгаалах. За Монгол улсын валютын нөөцөөр дамжиж орж ирдэг одоо сөрөг энэ макро үзүүлэлтүүдэд одоо тогтуулжуулах энэ тал дээр бүхэл боломжуудаа одоо ажиллаж байна. За эхний үр дүнгууд гарч ирж байна. За мөн одоо яаралтай эрх зүйн зохицуултууд хийх ёстой. Ялангуяа одоо экспортын богино хугацаанд нэмэгдүүлэх ийм асуудлуудаа одоо улсын хурлд эхнээс нь өргөн бариад явж байна. Өнгөрсөн 7 хоногт биржийн тухай хууль өргөн барилаа.
За мөн одоо дотооддоо засгийн газар Тэгэхээр яг энэ цаг үед бол макро эзэн засгийн байдлынхаа доктортой байдлыг хангах нь хамгийн чухал байгаа шүү гэдэг би бас дахиж хэлье. Дахиж хэлье. Бага бүх боломжийг бид нар ашиглах ёстой гэж хэлээд гаднаас swap хөлчлөрөө баахан доллар оруулж ирээд интервенц хийдэг 2012-оос 16 онд гаргасан тэр алдааг дахиж бид нар давтаж болохгүй гэдгийг нэгдүгээрт би хэлмээр. За хоёрдугаарт нь энэ дундаж давхаргатай холбоотой би асуусан. Энтэй холбоотой инхан болон сайдын дундаж давхарга Монголын нийгмийн яг хэдэн хувьд нь байгаа юм бэ гэдгийг бас тодорхой тоо мэдээ өгөөч гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За мөн түнчлэн тэр асуусан өмнөх асуултаа үргэлжлээд асуухад энэ Японтой байгуулсан эзэн засгийн хэлэлцээр нэг ашиггүй хэлэлцээр өнөөдөр хүртэл явж ирлээ. Энэ дээрээ ямар нэгэн нэмэлт өөрчлөлт дахиж гаргах юм байгаа юу? Энэ дээрээ та бүхнээс анхаараж. Хоёрдугаарт нь тэр солонгостой хийж байгаа эзэн засгийн зах зээлийгээ тэлэх хэлэлцээрүүд дээрээ өмнөх одоо хэлэлцээрийнхээ алдаа оноог ашиглаж бас сайжруулж сайн одоо хэлцэл хийх шаардлагатай байна. Хятадтайгаа бид нар яг тэр шинжлэх За заяа бол гүшүүн их чухал асуудал хөндөж тавиад байгаа маа. Бид нар ер нь одоо ингээд нэг энэ Монгол улсад зарлж байгаа ядуурлын төвшин, за ядуурлыг хэмжиж байгаа энэ хэмжүүр, ажилгүйдлийн одоо энэ хэмжиж байгаа энэ хэмжүүр, за тэгээд ер нь дундаж одоо давхархийнхаа энэ судалгаануудыг ер нь байнга хийж их зөв тоонуудыг зарлахгүй бол энэ ер нь нэг тийм цаг үеэс жоохон хоцорсон юм үзүүлэлтүүд байгаа. Тэгээ бид нэр яг статистикийн ерөнхий газартаа хамтарч одоо энэ салбарын их хөгжлийн платформуудыг одоо боловсруулж байна. Тэгээ урд нь бол энэ Монгол улсад энэ дундаж давхархыг яг тэд байна гэж ингэ зарлж ирсэн тохиолдол байхгүй юм байлаа заяа болгож байна. Тэгэхээр яг дэлхийн банкны одоо нэг аргачлал байдаг. Энэ бол нэг өрхийн медиан орлогын одоо харьцуулахад бол 67%-аас 200% хүртэл одоо харьцуултын хооронд байгаа өрхүүдийг бол дундаж давхарх гэж үзнэ гэж хэлсэн нэг ийм тооцоолоо. Энэ тооцоолоор үзэхэд бол арай яг өндөр тоо гарч байгаа. Тэгээ яг ер нь бол ойролцоогоор бол нэг хоёр өрхийн нэг нь бол одоо За нэмж хариулъя. яг энэ өөрөө их том сэдв. Тэгээ 1 минутанд бас хариулт өгөх хэцүү. Тэгэхээр ямар ч байсан одоо Дэлхийн банкны тэр хоёр аргачлал бол нэг нь яг тэр өрхийн орлогын 67-оос өрхийн орлого 200% хүртэл үржүүл тооцсон. Энэ хооронд байгаа өрхүүдийн тоог бол дундаж давхаргад байна гэж харьцуулж байгаа. Мөнгөний тоогоор бол нэг $50-оос одоо $200 хүртэлх одоо зарлага хийж байгаа энэ өрхүүд бол дэлхийн дундаж дээр бол одоо дундаж одоо орлого гэж дундаж орлоготой одоо иргэд өрх гэж тооцно гэж байгаа. Энэ бол манайд бол арай жоохон өндөрдөн. Нийт бол одоо үндсэндээ жилийн $50,000-оос $120,000 одоо орлоготой өрхүүдийг одоо middle class буюу дундаж орлогод оруулалт тооцдог ийм аргачлал байгаа юм. Тэгэхээр яг бусад нөгөө орлого багатай байгаа өрхийн орлого багатай байгаа улсуудад хийж байгаа дундаж өрхийн одоо дундаж иргэдийн тооцоол нь бол нөгөө төрөний миний хэлдэг өрхийн дундаж